Сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргье. Энэ удаад бид Монголын хөрөнгийн зах зээлийн эрх зүйн орчин сэдвээр ярилцголно. Энэхүү хичээл маань хөрөнгийн зах зээл бол зохицуулалттай зах зээл, Монголын хөрөнгийн зах зээлийн зохицуулалт, хөрөнгө оруулагч таныг зохицуулалт хэрхэн хамгаалж байна гэсэн 3 сэдвээс бүрдэж байгаа. Харин өнөөдрийн хичээлээр бид Монголын хөрөнгийн зах зээлийн зохицуулалт гэсэн сэдвээр ярилцголно. Тэгэхээр Монгол улсын хувьд үн цаасны зах зээлийг зохицуулдаг хэд хэдэн хууль байдаг. За үүнээс бол хамгийн голлог хуулиудын дурдъя. Компани тухай хууль. Тэгэхээр энэ хуулийг 2011 онд шинжилсэн. За ингээд 2011 оны 11 дуусар сарын 21-ээс бол шинжилсэн хуулийг мөрдөж эхэлсэн байгаа. За тус хуулинд компани оролцогч талуудын эрх ашгийг маш сайн нарийн тодорхойлж өгсөн. За энэ дотроо задлаад үзэх юм бол төлөөлөл удирдах зүйлийн эрх ашиг ямар байх вэ? Эрх үүрэг нь ямар байх вэ? За мөн хувьцаа эзэмшигчдийн эрх үүрэг нь ямар байх вэ? Компанитай холбоотой компани хувьцаанд хөрөнгө оруулах гэж байгаа бол хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахтай холбоотой гол чухал мэдээллүүдийг хаанаас ямар зарчмаар ямар хугацаанд яаж авч болох вэ? За мөн их хэмжээний хэлцэл болон сонирхлын зөрчилдөлтэй хэлцлүүдийн үед компани хувьцаа эзэмшигчдийг хэрхэн хамгаалах вэ гэх зэрэг асуудлуудыг нарийн зохицуулж өгснөөрөө компани тухай хууль нь бол олон улсын жишг рүү маш сайн төгсөн чанартай юм хууль болсон байгаа. За мөн үн цаасны зах зээлийн тухай хуулийг шинжилсэн. За ингээд 2014 оны 1-р сарын 1-ээс шинжилсэн хууль мөрдөгдөж эхэлсэн байгаа. За энэ хууль гарснараа бол манай зах зээл дээр байхгүйсэн олон санхүүгийн хэрэгслүүдийг хөрөнгийн зах зээл дээр гаргах боломж нээгдсэн. За үүний дотор бол дериватив хэрэгслүүд, хадгалалтын сертификатууд, за мөн гадаад зах зээл дээр хувьцаа гаргах боломж гэх зэрэг ийм асуудлуудыг нээж өгснөөрөө зах зээлийг гаргах, арилжаалах бүтээгдэхүүний нэр төрөлийг олжруулах боломж бол нээгдсэн байгаа. За мөн үүнээс гадна мэдээллийн ил тод байдлыг сайжруулах дээр бол маш олон тооны заалтууд орж өгсөн. За энэ бүгд нь бол эргээд хөрөнгийн зах зээлд оролцож байгаа хөрөнгө оруулагчдыг бол маш сайн хамгаалж чадж байгаа. За энэ утгаараа бас үн цаасны зах зээлийн тухай хууль бол өмнөх хуучин хуультайгаа харьцуулахад бол маш сайн боловсруулагдаж хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлд бол ихээхэн ахиц дэвшлийг гаргасан юм хууль болсон. За мөн 2014 оны 1-р сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн өөр нэгэн хууль нь хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль байгаа. За энэ хууль нь бол өмнө нь огт байгаагүй хууль. Харин энэ удаад бол энэ хуулийг баталж хөрөнгө оруулалтын санг хэрхэн байгуулах уу, хэрхэн удирдах уу гэх зэрэг асуудлуудыг бол зохицуулж өгсөн. За энэ хуулиар хоёр төрлийн санг бол зохицуулсан байгаа. За нэгдүгээрт бол хамтын хөрөнгө оруулалтын сан, хоёрдугаарт хувийн хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааг энэ хуулиар бол зохицуулж өгсөн. Тэгэхээр үндсэн ийм хуулиудаас онцолж авч үзэх юм бол энэ гурван хууль нь бол голлох хуулиуд байдаг. За энэ гурван хуулинд бол за ялангуяа эхний хоёр хуулинд бол хувьцаа эзэмшигчид өөрсдийнхөө эрх ашгийг хэрхэн хамгаалах талаар эрх зүйн зохицуултуудыг хийж өгсөн. Тэгэхээр энэ хоёр хуулийг бол хувьцаанд хөрөнгө оруулах гэж байгаа хүн бүр өөрсдөө уншиж, мэдэж, судлаж танд ямар хууль эрх зүйн орчны хамгаалалт байгаа вэ? Өөрийнхөө хөрөнгийг, өөрийнхөө мөнгийг эрсдлээс хэрхэн хамгаалж болох вэ гэдэг эрх зүйн орчны зохицуултуудыг уншиж танилцсанараа одоо та өөрийнхөө хөрөнгийг эрсдлээс хамгаалах боломж байгаа. За эдгээр хуулиуд бол Монголын хөрөнгийн биржийн сайт, санхүүгийн зохицуулах орны сайт, за мөн Legal Info хэмээн сайтууд дээр бол бүр ихээр байгаа. За үүний дараа бол холбогдох журмууд, маш олон тооны журмууд бас батлагдсан. Шинэ хууль гарсантай холбоотойгоор шинэ зохицуулалтуудыг хийх хэрэгтэй болсон, наривчлсан зохицуулалтуудыг хийх хэрэгтэй болсон. Ингээд тухайн хуультай холбоотой холбогдох журмуудыг бас баталсан. За энэ дотор бол онцлоод аваад үзэхэд үн цас гаргагчийн үйл ажиллагаатай холбоотой журам, зохицуулалттай этгээдийн үйл ажиллагаатай холбоотой журам, хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаатай холбоотой журам, хөрөнгөөр баталгаажсан үн цастай холбоотой журам гэх зэрэг ийм журмуудыг бас онцолж хийж болохоор байгаа. За маш олон тооны журмууд байгаа. Энэ дотроос бас яг хөрөнгө оруулагч тантай холбоотой таны хөрөнгийн эрсдэлгүй байлгах, эрсдэлгүй хадгалахтай холбоотойгоор энэ хууль журмууд нь бол илүү нарийн зохицуулалттай болж өгсөн байгаа. За их сурвалжийн хувьд мөн адил хөрөнгийн бирж, санхүүгийн зохицуулах хороо зэрэг сайтуудаас та бүхэн авч болно. За санхүүгийн зохицуулах хорооны дэлгэсэн дээр харагдаж байгаа линкээр ороод
бүх холбогдох журамтай танилцж болно. За мөн хөрөнгийн биржийн сайтаар ороод холбогдох журмуудтай танилцж болох юм аа. За ингээд 2010 он за өнөөдрийн 2015 он хоёрын хооронд манай хөрөнгийн зах зээл дээр байгаа хөрөнгийн зах зээлийг зохицуулж байгаа хууль эрх зүйн орчныг харьцуулаад үзэх юм бол өнөөдрийн байдлаар зохицуулалт эрс сайжирсан байгаа. Хууль эрх зүйн орчны хувьд бол хөрөнгө оруулагчдыг илүү хамгаалах чиглэлд маш том ахис дэвшлүүдийг гаргасан гэж хэлж болно. За энэ нь өөрөө мэдээллийн ил тод байдал сайжирснаар илэрч байгаа. Хяналтын тогтолцоо сайжирсан, хариуцлагын тогтолцоо сайжирсан. За мөн стандарт шалгуурууд бол өндөрсөж байгаа юм аа. Тэгэхээр манай одоо хөрөнгийн зах зээл дээр оролцож байгаа эсвэл хөрөнгийн зах зээлд оролцохыг зорж байгаа хүмүүс маань хууль эрх зүйн орчин бол тийм сайн биш гэж ярьсаар байдаг. За тэгэхээр энэ нь бол бас тийм ч үнэн бодит ойлголт биш юм. За мөн бас их зөрүүтэй ойлголт юм аа. За яагаад вэ гэхээр компани тухай хууль, үн цасны тухай хууль холбогдох журмууд нь бол маш сайн бичигдсэн. За тэгээ хамгийн гол нь амьдрал дээр хэрэгжүүлэхэд энэ үйл явц нь бол одоо хангалтгүй байгаа юм аа. Тэгэхээр үүнээс болоод бол одоо бид хөрөнгийн зах зээлийн зохицуулалт муу байна, хөрөнгө оруулагчдыг хамгаалахдаа тийм сайн биш байна гэж ийм яриа байдаг, ингэж ойлгодог. Гэтэл бол үнэндээ хууль эрх зүйн орчин нь сайжирсан. Харин түүнийг хэрэгжүүлэх дээр бол харин хангалтгүй байгаа нь зах зээлийг ийм ойлголт төрүүлэхэд бол хүрэж байгаа юм аа гэж үзэж байна. За ингээд амьдрал дээр мэдээж гаргасан хууль дүрм журмаа амьдрал дээр хэрэгжүүлж эцсийн үр дүн гарна. Тэгэхээр энэ хууль эрх зүйн орчны зохицуулалтыг яг зохицуулалтын дагуу амьдрал дээр хэрэгжүүлэхийн тулд бол брокер, дилер, андеррайтинг компаниудын голлох оролцоотой хөрөнгийн бирж, хороо, үн цасны төлбөр тооцоо, түлэрсэн хадгаламжийн төвийн хамтарсан ийм баг гараад тэгээд хууль эрх зүйн орчныг сурталчлах, таниулах үйл ажиллагааг урт хугацаанд төртэй хийх нь зүйтэй болов уу гэж бодож байна. За мөн нөгөө талдаа хөрөнгө оруулагчид нь өөрсдийн эрх ашигыг хэрхэн хамгаалах боломжтойг уншиж судлах, бодит амьдралд хэрэгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй байх нь бас чухлаа гэж үзэж байна. За ингэснээрээ бид хэрвээ хууль эрх зүйн орчноо бид амьдралд хангалттай хэрэгжүүлж хууль дүрм журмынхаа дагуу хөрөнгийн зах зээлх үйл ажиллагааг явуулж чадах юм бол зах зээлд шудраг байдал, тэгш байдал бол нэмэгдэнэ. Хяналт хариуцлагын тогтолцоо бүрэн утгаараа ажиллана. За ингээд хөрөнгө оруулагчид маань ч гэсэн өөрсдөө хамгаалж чадна. Мэргэжлийн байгууллагууд ч гэсэн зах зээлээ хамгаалж хөгжүүлж чадах юм аа. Дараагийн хичээлээрээ бид үн цасны зах зээлийн тухай хууль, компани тухай хуулийн тодорхой заалтуудыг наривчлан авч үзэж хөрөнгө оруулагч таныг эдгээр хоёр хууль хэрхэн хамгаалж байгааг, таны хөрөнгө оруулалтыг хэрхэн хамгаалж байгааг тухайлсан заалтуудаар нь дамжуулан наривчлан авч үзэх болно. За мөн санхүүгийн зохицуулах хорооноос баталсан үн цас гаргагчаас мэдээллийг олон нийтэд тогтмол хүргэх тухай журам, офицер компани офицер заавал болон сайн дурын үндсэн дээр худалдаа авах, санал гаргах үйл ажиллагааны журам, офицер компани хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх журам, үн цасаар гიშлэгдсэн өмчлөх эрхийг бусдад биелүүлэх, өвлүүлэх тухай журам, үн цасны зах зээл зохицуулалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн тухай журам, үн цасны зах зээлийн зохицуулалтад итгэдэг үйл ажиллагааны журам гэсэн эдгээр журмуудтай бас нарийн танилцж, эдгээр журмууд дотор байгаа заалтууд нь хэрхэн таны хөрөнгө оруулалтыг хамгаалж эрсдлээс зайлсхийлэх боломжийг олгож байдаг талаар ярилцах болно. За мөн хөрөнгийн биржээс баталсан хяналтын журам, арилжааны журам, мэдээллийн журмуудтай бас танилцсан. За ингэснээрээ та бас өөрийнхөө оруулсан хөрөнгийг, өөрийнхөө мөнгийг хамгаалах эрх зүйн орчинтойгоо танилцж, за ямар үед ямар арга хэмжээ авах вэ гэдгээ бол мэдэх боломжтой болно. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.